Сингапурын энэ HWA тэ Hua International School гээд олон улсын сургуультай манай Educated Enterprise маань хамтын ажиллагаа эхэлсэн байгаамаа. Тэгээд хамтын ажиллагаа эхэлсэн болсон шалтгаан тэгээ ерөнхийдөө яагаад энэ сургуулийг бас та бүхэнтэйгээ танилцуулъя хуваалцъя гэж бодсон байх гэхээр одоо миний хувьд болохоор өөрөө Сингапурт магистра хамгаалсан 2013-аас 15 оны хооронд Сингапурын үндэсний их сургуульд магистра хамгаалсан. Тэгээд тэр үеэр манай том хүүхэд тухайн үедээ preschool-д нь те нөгөө сургуулийн өмнөх бэлтгэл одоо цэцэрлэг бага сургуулийн өмнөх бэлтгэл хичээл ангид явдаг байсан Сингапурт. Тэгээд ерөнхийдөө бол Сингапурыг хүүхэд сурах, тэгээд цаашдаа илүү өөртөө дэлхийн иргэн болгоод болон бэлтгэгдэхэд бол их тохиромжтой газар юм а гэдгийг өөрөө сурж байхдаа болон хүүхдээ сургаж байхдаа тухайн үед 10 жилийн өмнө гэсэн үг нэлээд сайн ойлгож танилцсан байсан. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө яг хүүхэд бол өөрөө Монгол 1-р ангид ороод одоо орчлонд баг сургуулаа төгсөө тэгээд цаашаа өөр сургууль энэ төр сураа явсан. Тэгээд мань хүний хувьд бол эргээд өөрөө Сингапурт очиж сурах их сонирхолтой байсан л да. Тэгээ бид нар ч гэсэндээ Сингапур өөрөө их тийм глобал орчин сэтгэлгээг бий болгодог. Тэгсэн мөртлөө бас одоо юу гэдгийг Азийн тэр одоо хүндлэг соёлыг болвол хүүхдүүдэд бас суулгаж чаддсан байна гэж харсан учраас дунд сургуулийг нь хүүхдэд төгсгөөд тэгээ ахлах сургуульд нь Сингапур руу сурахаар судалж байгаад тэгээд бид нар чи өөрсдөө нөгөө нэг яг Сингапурын иргэншил ч юм уу байнгын оршин суугчийн зөвшөөрөл энэ төр байхгүй учраас яг гадаад суралцагчаар те гадаад олон улсын төлөөлөл болгоод гэх юм уу олон улсын сурагчдын төлөөлөл болоод сурах шаардлагатай болсон. Тэгээд тэр одоо шаардлагыг гэх юм уу хүлээж аваад өөрийнхөө сургуульд илсүүлэх боломжтой сургууль гэдэг тэгэхээр хувийн сургууль болоод байгаа юм л да Сингапурт гэх юм бол тэгээд хувийн сургууль дотроо одоо энэ HWA гэдэг сургууль маань бол яг 1 жил гарны өмнөөс 2 жилийн өмнөөс 2 дахь кампусаа нэгээд үргэлжиж явах үед нь бид нар бас хүүхдээ сурахаар судалж таарад тэгээд ерөнхийдөө бол бас яг одоо нэлээд оронтой нээлттэй болох үед нь одоо хамаг материал юмнуудаа өгөөд англи хэл болон математик энэ шалгалтыг тэ англиар өгөөд манай хүүхд тэнцээд очиж сурсан юм аа. Тэгээ одоо бол яг хаасч сурж ийн гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө сургуультайгаа бас хангалттай танилцаад хүүхдийнхээ өөрийнх нь хөгжиж байгаа байдал сэтгэл энтрийг нь сонсоод бол бас өөр олон монгол хүүхдүүдэд одоо ахлах ангиас нь ахуулаад илүү амьдрал бэлтгэх сонирхолтойгоо эцэг эхчүүд найз нөхдөдөө бас энэ мэдээллийг хуваалцъя. Магадгүй бас одоо бусдын болоод те өөртөө бас аль бие ёсоор зуучилдаг холбдог болох нь манай Educate-ийн хийж байгаа ажлын цар хүрээтэй чиглэлтэй тохирох юм байна гэд. Тэгээ энэ сургуультай бол аль бие ёсны хамтын ажиллагаа бий болгоод явж байгаамаа. Тэгээд өнөөдөр болохоор нэгдүгээр ч ерөнхийдөө MYP гэдэг байгаа тийм энэ нөгөө өөртөө бол саяны энэ ч дэлгэсэн дээр харуулсан байгаа шиг одоо бага primary тийм бага сургуулийн гихүүтэй хөтөлбөр дараа нь дунд сургуулийн тэгээ дараагийнх нь дипломын хөтөлбөр гिचж байгаа байхгүй. Гэхдээ дунд сургуулийн middle years гэдэг нь манайхаар бол дунд олон ахлах ангийн хүүхдүүдэд тохиромжтой юм байлээ. Тэгэхээр энэ хөтөлбөрийн талаар хөтөлбөрийн зохицуулагч маань танилцуулах юм. Тэрний араас яг энэ юунаас гадна одоо бүтэн цагаар те бүтэн удирлаар бүтэн жилээр суралцахаас гадна богино хугацааны амралтын үеэр байдаг юм уу эсвэл богино хугацаанд Сингапурт энэ сургуулийн зохион байгуулж байгаа хөтөлбөрүүдээ бас нэг өөрсдөө Сингапурын сургалтын одоо онцлог тэгээ Hua International School-ийн өөрийнх нь олон улсын хөтөлбөрөмтэй танилцах боломжийг олох талаар бас нэг сургуулийн менежер маань танилцуулаад араас нь яг энэ сургуульд элсэж орохтой холбоотой шаардлага нөхцлүүдийн талаар бас Raymond гэдэг ажилтан танилцуулах юм байна. Тэгээ би энэ болгон дээр болохоор товчхон ерөнхийдөө танилцуулахын араас нь бас монголоор тайлбар нэмээд явах юм аа. За тэгээд хэдийгээр одоо яг бид нартай ороод ирсэн хүмүүсийн цөөхөн байгаа ч гэсэн та хэд маань яг танилцуулахын үеэр асуулт авах юм бол мессежээр
үлдээгээрээ тэгээд дараа нь бид нар бас рекорд хийгээд хүмүүстэй хуваалцаад явах учраас асуудал энэ төр давхцаж магадгүй те. Тэгэхээр хариулаад явахыг хичээе. За одоо та бүхний дэлгэцэн дээр харж байгаачлан энэ IB гээд одоо манай Монголд бол нөгөө нэг олон улсын сургууль гэдэг байдаг шүү дээ те. Хаавал дүүрэгтэй байдаг. Байршлаараа бол нөгөө хаавал ийм арт яг эсрэг талд нь байдаг. Яг л нөгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр явдаг гэдэг. Тэднийх чинь IB програм хэрэгжүүлдэг. Тэгээ энэ IB програм гэдэг нь International Baccalaureate програм гэж байгаа. Энэ ингээ 3 үндсэн хэсэгт хуваагддаг. Эхнийх нь одоо primary years те 3-аас 12 насны хүүхдүүдэд нөгөө миний дурдчихсан preschool буюу сургуулийн өмнөх цэцэрлэгийн наснаас нь ахуулаад 12 нас хүртэлх хүүхдүүд. Тэгээ MYP програм дээр болвол эхний саяны primary years-ээр хүүхдүүдийн илүү суурийг нь те суур хүмүүжлийг нь тавьж өгдөг. Хүүхдийн ерөнхий одоо цог цогцлыг нь дэмжих чиглэлээр анхаардаг бол MYP програм дээр бол илүү сонирхлынхаа дагуу те олон чиглэлийн сэдвүүдийг болон хичээлүүдийг бол хүүхдүүдэд одоо мэдлэгийг нь тэлэх зорилгоор ордог. Тэгээд илүү нөгөө өөрсдийнх нь тэр сониуч зан бүтээл сэтгэлгээг нь хөгжүүлэх чиглэлээр анхаардаг бол DP диплома програм дээр бол илүү нарийсаад ер нь цаашдаа ямар ажил мэргэжил карьертай болохоор тэрлүү нь илүү хүүхдүүдийгээ бэлдээ авдаг. Ерөнхийдөө бол манай хөтөлбөрийн зохицуулагчийн өгсөн те яагаад энэ IB буюу Baccalaureate програмын MYP те дунд болон манайхаар бол ахлах ангийнхан бас хамаатай байгаа хөтөлбөрийг одоо юу гэдгийг бид нар эцэг эхийн хувьд багшийн хувьд гэх юм уу хүүхдүүдтэй сонирхох хэрэгтэй вэ, хүүхдүүдтэй санал болгох хэрэгтэй вэ гэдэг дээр энэ дэлгэцэн дээр гарч байгаа гол шалтгаануудыг харж байна те. Би тэгээд товчхон хэлээ явахад мэдээж хэрэг гол нь хүүхдүүд маань бол энэ MYP програмын үед те илүү одоо бага суур боловсрлоос дараагийн шат руугаа шилжиж байгаа те өөртөө илүү ахлах анги руу ороод дараагийн одоо карьераа өөртөө хөгжүүлэх сонгох тэр одоо чухал шийдвэрийг гаргахын өмнөх тэр одоо чухал он жилүүд байдаг. Тэгэхээр хүүхдүүд маань яг өдөрт бол насны хувьд ч гэсэн өсвөр насны онцлог байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд маань бол янз бүрийн байдлаараа яг илүү том болж ийн, илүү одоо нас нэмж ийн энэ төр гэсэн утгаараа бол маш олон зүйл өөрсдөд нь сэтгэл санаа, бие физиологийн хувьд ч гэсэндээ хөгжил юмнууд явагдаж идэг. Тэгэхээр ингээл яг хүүхдийн маань өөрийнх нь онцлог тохирсон байдлаар тэр сэтгэл зүй болон одоо юу гэдэг мэдлэг ур чадвар талаасаа ч гэсэн өөрийгөө танин мэдгэхэд нь илүү чиглүүлээд яг ингээд хүүхд төвтэйгээр student center те хүүхд төвтэйгээр энэ хөтөлбөр маань бол багш нар хөтөлбөрөө заадаг, ордог те. Тэгээ мэдээж хэрэг ямар ч хаач очсон байсан дэлхийн ямар ч одоо юу гэдэг байгаа чиглэлээр ажилласан цаашдаа хинч болсон байлаа вэ? Ямар ч лсэн дэлхийн иргэн гэдэг утгаараа бол мэдж явах ёстой тэр агуулга мэдлэгийг бий болгоод нөгөө талаасаа тухайн хүүхдийн өөрийнх нь илүү сонирхож байгаа тэр одоо асуудал сонирхож байгаа сэдвийг нь бол илүү дэмжээд те түнд нь асуудлыг дэвшүүлээрээ асуулт асуугаараа гэдэгт нь бол илүү урамшуулдаг байдлаар энэ хөтөлбөр маань бол зохион байгуулагддаг гэж ярьж байна те. Нөгөө талаасаа бол мэдээж хэрэг одоо 21-р зууны маш том ялангуяа боловсрал болон хөгжилд гарч ирж байгаа энэ шилжилт болсон технологиг бол яаж хүүхдүүд маань өөрсдийнхөө сургалт боловсролыг дэмжихэд ашиглах вэ? Ялангуяа одоо жишээ нь хэмэл оюуныг ч юм уу те өөрсдийнхөө хичээл сургалтандаа хориглохоос илүү яаж зөвгөр ашиглах вэ? Яаж зүйтэй ашиглах уу гэдэг талаас нь аль хэдийн одоо юу гэдэг юм байгаа тусгаад хөтөлбөр болон багш нарын өөрсдийнх нь одоо гар явлаганд нь бол тусгаад ингээ хүүхдүүдтэй туслаа явд юм байна. Тэгээд ерөнхийдөө одоо нөгөө насан туршийн боловсрал гэдэг айгүйх ярьдаг болсон. Тэгээ хүн чинь ерөөсөө насаараа одоо өсч хөгжих, тэр сэтгэлгээг л өөртөө суулгаж аваад тэгээд өсч хөгжих ямар хэрэгцээ шаардлага байгаа түүнийг хаанаас олж өөрийгөө одоо мэдгүй байгаа зүйлээ ямар байдлаар нөхөж те олж мэдхүү гэж энэ суралцах гэж байгаа байхгүй learning how to learn гэдэг суралцах тэр одоо ур чадварыг нь бий болгох дээр зүгээр ингээд янз бүрийн онол ч юм уу янз бүрийн их агуулга мэдээлэл
мэдээллийг шийдвэрлэхээс илүү яаж ингээд өөртөө хэрэгтэй байдлаар энэ мэдлэгийг ашиглах вэ? Эсвэл мэдгүй байгаа зүйлээ яаж сурах вэ гэдэг тэр одоо ур чадварыг нь эзэмшүүлэхээр хардгаа гэж байна. Тийм болохоор энэ одоо хөтөлбөр маань нэлээд яг суралцагч хүүхэд төвтэйгээр явдаг учраас аль болох цөөхөн хүүхэдтэй нэг ангитай тэгээ хүүхэд болгонтойгоо тулаан ажилладаг. За өмнөх слайдн дээр гарсан ATL буюу те яаж насан туршдаа өөрийгөө одоо идэвхжүүлээд зорилготой урагшин тэмүүлэлтэй насан туршдаа өөрийгөө хөгжүүлж чаддаг хүн болох вэ гэдэгт нь сургадаг гэсэн ур чадварыг түүндээ болохоор одоо хэрэгэлдэг арга хэрэгслүүдийг бол бид нар харж болж байна те одоо юу гэдгийг бүтээл сэтгэлгээ, шүүмжил сэтгэлгээ, найс ахуулаад янз бүрийн төвхтэй одоо унших бичвэр зүйлсийг бол уншиж ойлгох гэх мэтчлэн яг би нэмэлтээр хэлэхэд манай жишээлх юм бол нөгөө PISA тест гэж явж исэн те манай монгол хүүхдүүдийн уншсан зүйлээ ойлгоод түн дээрээ дүн шинжилгээ хийх чадвар бол их тутмаг байна гэж гарч исэн. Тэр болгоныг бол бас энэ ерөнхийдөө насан туршдаа суралцагч хөгжигч байхад нь яаж хүүхдүүдэд сурах вэ гэдэг дээр авч үздэг юм байна л да. Тэгээ ерөнхийдөө ингээд 4 хэсэгт ангилсан байгаа даа те. Зөв сэтгэлгээ те одоо илүү бүтээлчээр ингээд хүн өөрийнхөө сэтгэлгээг нь байн хөгжүүлж явах, нөгөө талаасаа өөрийгөө удирдах гэх юм уу те. Өөрийнхөө учрыг олж сурах, өөрийгөө ойлгоод бусдаа зөв харилцах, өөрийгөө ойлгосон хүн бол бусдаа яаж харилцах уу, яаж нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох уу, үр бүтээлтэйгээр ажил дээрээ болон одоо юу гэдэг хувийн амьдрал дээр зохицуулж чадах вэ гэх мэтчлэнгээр явдаг учраас энэ нөгөө нэг философиудыг нь гол нь хүүхдүүдэд суулгаад өгчих юм бол хаач юу хийж исэн бол ингээд одоо учраа олоод урагшаа тэмүүлээ явдаг хүн болох нэ гэсэн байдлаар энэ хөтөлбөрийг бол гаргах юм байна. За тэгээд яг MYP програм дээр болвол түрүү хэлжсэн те яг одоо бие даагаад одоо тодорхой хэмжээгээр ахлах анги тэгээ цаашаа болвол амьдралд өөрөө одоо бэлтгэгдэхт нь илүү хүүхдүүдээ яг тэр өсвөр насны хөгжиж байгаа үед нь бол өөрийгөө зөв ойлгоод бусдтай зөв харилцаад ингээд явахт нь бол чиглүүлж өгдөгөө. Тийм учраас MYP-ийн хувьд бол энэ soft skill гэж яриад байгаа те одоо манай educate дээр бол ингээд хүнлэг ур чадвар гэж бид нар орчуулдаг. Ягаад тэгэхээр ингээд хүний өөрийнх нь хүнээс гарах ёстой, хөгжүүлэх ёстой, хүнд өөрт нь нуугдж идэг тэр потенциалуудыг нь бол зөвөр ойлгож таниулах дээр илүү анхаардаг. Тэгээ ингэснээрээ хүүхдүүд маань бол яг одоо ингээд хичээл сургуулийнхаа үе дээр насан дээрээ амжилттай өөртөө өмнөө зорилгоо тавьснаа ухаараа тэрэндээ амжилттайгаа суралцаж өөрийгөө хөгжүүлэхээс гадна ер нь цааштай түрүүний хэлжсэн тийм ажил амьдралын одоо альч талбар дээр байсан шаардлагатай байдлаар өөрийгөө тэнэлээд хөгжүүлээд явдаг тэр одоо суурийг л бид нар зөв тавиад өгөхөг зорд юм байгаамаа гэж. Тэгэхээр түрүүний одоо энэ IB програмын маань үндсэн 3 хэсэг хуваагддаг гэсэн шүү дээ. Одоо бага ангийн хөтөлбөр, одоо илүү бага насныхан зориулсан. Тэгээд дунд ахлах ангийнхан болон дараа нь дипломын хөтөлбөр гэдэг. Тэгээд энэ слайд наашаа цаашаа гүгээд ах шиг байна. Одоо энэ модон дээр харагдаж байгаа энэ гол манайхаар бол ерөнхийдөө энэ түрүү хэлсэнчлэнтэй энэ сэтгэлгээнийхэн төвшин түүхтүүдийг зөвөр гэх юм уу да суурийг тавьж өгөө. Тэгээд нэг хандлага те энэ хандлагын хувьд болохоор юу гэдгийг зөв сэтгээд эрсэл хүлээж чаддаг гэдэг ч юм уу нээлттэй бусдтай харилцаж чаддаг гих мэдчлэнгийн энэ хандлагуудыг одоо янз бүрийн одоо ажил амьдралын тэнцвэрийг олохоос ахуулаад баланс гэдтэй тэгээд тодорхой хэмжээгээр бусдын өмнө хариуцлага хүлээдэг гих мэтчлэнгийн энэ хандлагуудыг суулгаж өгөхдөр бол гол зорилгоо болгоод өөрсдийнхөө хөтөлбөр болон хөтөлбөрийнхөө хүргэх тэр арга хэрэгслээ болвол бэлдээд хэрэгжүүлээ явдаг. Тэгээд түрүүний бас хэлжсэн MYP програмын гол онцлогуудын нэг нь бол энэ асуудал төвшүүлж чаддаг тий асуулт асууж чаддаг байхад бол хүүхдүүдийг дадлгажуулахар зордгоо. Яагаад тэгэхээр угаасаа амьдрал чинь ингээд асуудлаар дүүрэн байдаг. Тэгэхээр энэ асуудлуудыг яаж зөвөр одоо шийдэх ёстой юм бэ? Хамгийн үр дүнтэй шийдэл нь юу юм бэ гэдэг рүү нь илүү хүүхдүүдийг тий одоо илүү судлаад тэндээсээ асуудлаа ойлгосныхаа хүрээнд шийдлээ бий болгоод тэрийг хэрэгжүүлэх явцдаа болж байгаа болохгүй байгаа зүйлүүдээ хоорондоо хилцээд үн дээр нь үнэлэлт өгнөлт өгж байгаа. Тэгээ эргээд ингээд одоо юу гэдгийг циклийнхаа дагуу хийж байгаа зүйлээ сайжруулад явдаг те. Ерөнхийдөө
бас нөгөө design thinking гэдэг design сэтгэлгээний аргачлал гэж ярьдаг. Энэ аргачлалыг бол бас хичээлдээ даалгавартаа хэрэгэлдэг. За би товчхон хэлье. Ерөнхийдөө бол та бүхэн ордог хичээлүүдийн жагсаалтыг бол хараад ойлгочихж байгаа ах. Тэгээд яг Хуан International School Сингапурт сурахын маш том нэг давуу тал нь түрүүний хэлжсэн нөгөө одоо дэлхийн тэг глобал сэтгэлгээтэй глобал иргэн болохоос гадна англи хятад хэлээр бол тэг яг хүүхэд ингээд зэрэг сураад хоёулангийн зэрэг хөгжүүлээ явах боломжтой. Тэг яг би түрүү хэлжсэн манай хүүхэд одоо сурж байгаа гэдэг манай хүүхдийн хятад хэл нь англи хэл нь бол угаасаа хангалттай сайн байсан. Хятад хэл нь бол хагас жилийн хугацаанд маш сайжирж байгаа. Тэгээд ангид нь бас нэлээд хятадаас хүүхдүүд ирж суралцсан юм байлээ. Тэгээд үүнээс орсон хичээлүүдээс чагсаалтыг нь болохоор төгсгөлт нь байгаа тийм ингээд хамгийн гол нь үзэж сурж байгаа энэ хичээлүүд үүнээс олж авч байгаа мэдлэг ур чадвараа ашиглаад яг нөгөө хувь хүний өөрийн зорьсон байгаа ямар нэгэн асуудлыгаа илүү судлаад тэрэн дээр шийдлийг тодорхойлдог энэ одоо хувь хүний прожект гэх юм төсөл гэхүү те хэрэгжүүлдэг энэ 10 дугаар ангитаа хэрэгжүүлдэг юм байна. Энэ бол айгүй том бас онцлогтой хэсэг байгаа. За шалгалт шүүлгийн хувьд бол хоёр одоо үндсэн хэсэгт хуваагддаг юм байна. Summative assessment нь одоо заасан байгаа хичээлийнхаа ерөнхийдөө баттгал маягаар шалгалтуудаа авдаг. Энэ илүү тест маягтай. Formative assessment нь болохоор илүү яг одоо заасан байгаа хичээлүүдийг өөрсдөө хэрэглээд нэвтрүүлсэн байдлаар те гэрийн даалгавар болгоно, презентац тавина, видео хийн, хоорондоо мэтгэлцэн гэх мэтчлэнгээр. Тэгээд энэ MYP програмынх нь бас нэг онцлог нь болохоор хүүхдүүдийг одоо энэ үнэлж дүгнэх аргачлал нь их онцлогтой юм байна л да. Ерөнхийдөө манад бол угаасаа л түгээмэл одоо юу гэдгийг AB ч юм уу эсвэл 100-аас тэдэн оноо авлаа гээл нэг хичээл дээр нийлүүлэл дүгнждэг штэ. Энд болохоор одоо жишээ нь англи хэл гэсэн хичээл байлаа. Гэхдээ чинь англи хэл гэсэн хичээлийн хүрээнд бол хүүхэд янз бүрийн байдлаар хөгжих хэрэгтэй байдаг тий сонсгол уншаад ойлгох ярих гэх мэтчлэнгийн. Тэгвэл яг англиныхаа юун дээр нь сайн байгаа, юун дээр нь илүү ажиллах хэрэгтэй юм бэ гэдэг нөгөө хүүхэд төвтэйгээр суралцагч төвтэйгээр ажилладаг гэсэн утгаараа түүнийг нь илүү наривчлан гаргаж ирж байгаа. Тэрнтэйгээ тэр одоо сайжруулах хэрэгтэй байгаа хэсэг дээрээ илүү анхаарах дээр хүүхдтэйгээ ажилладаг юм байна. Харин сайн байгаа зүйлийг нь бол урамшуулад тий. Тэгэхээр ингээд ялгаж салгаад энэ дундаас яг хэрэглээ нэвтрээд ирэхлээр юу нь болоод юу нь сайжруулах хэрэгтэй байна гэдгийг тодруулаад явдаг байна. За тэгээд багшийн зүгээс бол хүүхдүүдийг хичээл болгон дээр нь түрүүний хэлсэн байдлаар илүү цогцоор те үнэлэлт дүгнэлтийг өгөөд хүүхдийн маань юу нь сайн байгаа, юуг нь сайжруулах хэрэгтэй байгаа гэдгийг бол хүүхдүүдэд өөрсдөд нь болон эцэг эхчүүд нь илүү гүн гүнзгий байдлаар ойлголтыг нь өгд юм байна. За тэгээд MYP програм чинь нөгөө нэг бага одоо суурь боловсролын араас нь хүүхдүүдийг эхлүү ахлах сургуульд ахлах ангид те цаашаа их сургууль карьерт нь бэлдэж байгаа их чухал үе байгаа учраас энэ үед бол хүүхдүүд илүү нөгөө нэг олон хичээл сур олон сэдв үзгэхээсээ илүү одоо илүү нөгөө чамд олон тал руугаа өөрийгөө таньж мэдэх сорих боломж олгож байна гэсэн байдлаар хүүхдүүдтэй бол нөхцөлийг нь бий болгож өгдөг тийм болохоор эндээс одоо MYP хөтөлбөр төгсгöd бол дараа нь DP руу ороход жишээ нь одоо 8-аас 9 хичээл байлаа гэж бодоход 6 болоод цөөрөөд яг л өөрийнх нь илүү сонирхож байгаа илүү одоо юу гэх юм байгаа гүнзгийрүүлийн судлахыг зорж байгаа тэр хичээлүүд рүү чиглүүлээд өгдөг юм байна. Яг Хуа сургуулийн International School-ийн хувьд бол та бүхэн харж байгаа нөгөө дэлгэцийн зүүн талд нь Хуа Average, Global Average гэсэн саяны хэлж байгаагаар энэ IB програм чинь олон улсынхаа хэмжээнд дэлхийн хэмжээнд одоо 94 чиглэсэн байдлаар хүүхдүүдийг глобал түвшний иргэн болгож бэлтгэхэд нь маш одоо үр дүнтэй жишг хөтөлбөр гэж авч үздэг. Тэгээ түрүү хэлсэнээс манай Монголд байдаг яг ганц international school дээр ч гэсэн хэрэгждэг хөтөлбөр байгаа байхгүй. Ганц international school юу аахгүй яг нөгөө international school гэдэг нэртэй ISU дээр хэрэгждэг хөтөлбөр байгаа. Тэгээд энэ
дэлхийн дунджаас бол хуваагийн сурагчдын дундаж оноо нь илүү байгааг харж байна те. Тэгээд энэ үзүүлэлт дээр ч гэсэн нэг талдаа нөгөө талдаа болохоор одоо Сингапурын боловсрол те, Сингапурын бас орчин нөхцөлөө гэж бодсон ч гэсэн те, хуваа сургуульд бол хүүхдүүдээ сургаснараа илүү одоо ирээдүйд нь бэлтгэх дэлхийн иргэн болоход нь дэмжих боломжтой юм аа. За одоо энэ ч болохоор хуваа сургуулийн сошиал хуудсууд болон англиар та хэд маань өөртөө шууд холбогдоод мэдээлэл авахар бол Raymond гэдэг тэр менежерийн утас нь бас харагдаж байна. 8386 гэсэн Сингапур утас нь. Эсвэл илүү одоо юу гэдгийг Монгол дахь төлөөлөгч болсон бид нартай те educate-тэй одоо миний хувьд бас хийлсэн манай хүүхд өөрөө сурдаг учраас бид нартай холбогдоод цаашаа хүүхдээ сурах тал дээр зөвлөлдөх болвол эргээд нэг бол сургууль руу шууд эсвэл бид нартай холбогдох боломжтой шүү. Миний зүгээс бол нөгөө мэйлээр өөрийнхөө контакт мэдээлэлээ хуваалцсан байгаа тий. За түрүүн хийснээр одоо ингээд бүтэн цагаар, бүтэн жилээр гэдэг юм уу хүүхдүүдээ сурахаас гадна ийм богино хугацааны хөтөлбөрүүдэд хүүхдүүдээ хамруулах боломжтойгаа энэ талаар товч мэдээлэл хүргье. All programs of these two. Yeah. За ерөнхийдөө энэ богино хугацааны хөтөлбөрүүдийг болохоор нэг болвол яг кампус дээр те сургууль дээр очиод эсвэл цахимаар бас хамрагдах боломжтой юм байна. Тэгээд 3-7 хоногийн хугацаанд одоо өдрөө болгоно 1-5 цагийн хооронд 20-3 цагийн цаг өдөр болгоо ордог юм байна. Тэгээ мэдээж хэрэг цаанаас нь тэдний хооронд гэж сар өдөр нь бол зарлагдаад энэ хөтөлбөр явагдаж байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ хөтөлбөрийн хувьд бол хинд илүү тохиромжтой бай гэхлээр яг одоо IB тэгээ энэ International Baccalaureate хөтөлбөрт шинээр хамрагдах гэж байгаа хүүхдүүдээ одоо бэлтгэхт нь зориулаад энэ хөтөлбөрт оруулж болно. Эсвэл ерөнхийдөө илүү одоо глобал гэх юм уу те олон улсын энэ хөтөлбөртэй танил болоод өөрөө цаашаа өөрийгөө одоо хөгжүүлэхэд те төхөн болох байдлаар илүү одоо мотивац болох байдлаар бол оролцох боломжтой юм байна. Тэгээд MIP программынхаа бэлтгэл гэсэн тэр одоо богино хугацааны хөтөлбөрт болохоор илүү нөгөө хүүхдүүдийн шүүн тунгаах сэтгэлгээ талаас нь анхаардаг те. Юуны DP-гийн хувьд болохоор илүү одоо бие дааж өөрийнхөө цагийг зөв хуваарлах гэх мэтчлэн илүү бие даах ур чадварыг нь бол хөгжүүлэх дээр нь анхаарад явд юм байна. Окей. Тэгээ одоо түрүүний can you go back to slide 2 please? The slide. Just want to see number 1 and 2 again. Yeah. Одоо энэ дээр нөгөө нэг MIP програмд те саяны дунд ахлах ангийн тэр хөтөлбөрт бэлтгэл одоо хоёр дахь нь болохоор нөгөө DP-д илүү бэлтгэх байдлаар те арай ахлах ангийнханд нь бэлтгэх илүү DP рүү чиглэсэн байдлаар. Гэхдээ grade 8-аас 10 гэхээр бас MIP дотроо л орчихвол юм байна. Анги ангаар нь хуваагаад 5-аас 7 дугаар ангийнхан зориулсан бэлтгэл, 8-аас 10 дугаар ангийнхан зориулсан бэлтгэл. And next slide please. Тэгээд 3 дахь хөтөлбөр нь болохоор зуны хөтөлбөр. Зуны хөтөлбөр одоо жишээлх юм бол энэ 7-8 сард 1-4 7 хоног үргэлжлэх ийм хөтөлбөрүүд байгаа юм байна тий. Тэгээд цагийн өрөөнд та бүхэн харж байна. Одоо хүүхдүүд нөгөө нэг Сингапур энтерлөө юунд явдаг штэ одоо английн бэлтгэл гээл явдаг. Энд болохоор зөвхөн англи хэл одоо англи хэлийг сурах гэж очих биш одоо илүү дэлхийн хэмжээний сэтгэлгээ мэдлэг нь юу байх ёстой илүү өөрийнхөө нөгөө манлайлах өөрийнхөө удирдах болон бусдтай үр дүнтэй харилцах энэ ур чадваруудыг бас давхар суралцангаа англи хэлээ сайжруулах юм боломжтой хөтөлбөр энэ 100 жишээлх юм бол зарлагдж байгаа юм байна тий. Энэ болохоор яг кампустай хичээл нь 4 дахь нь болохоор энэ жишээлх юм бол магадгүй 8 сараас ахуулаад саяны MIP програм тийм үү DP програмд орох гэж байгаа хүүхдүүд байх юм бол одоо Монголоос ч юм уу гадаад тасчлаа гэж бодоход өөрсдөө тэрэндээ одоо тасан зохицох байдлаар энэ шилжилттэй бол айл болох эвтэйхэн байхад нь туслах тийм хөтөлбөр байгаа юм байна. Тэгээ мэдээж хэрэг эндээсээ бас цуг суралцсан хүүхдүүдтэйгээ найзалж нөхөрлөөд ингээд цаашаа явах боломжтой. За тэгээ одоо дуусгаас Raymond гэдэг менежер маань болохоор за саяны хэлсэн хөтөлбөрүүдэд те хэлсэн орох шаардлага нөхцөлөд энэ талаар та бүхэн товч мэдээлэл хуваалцсанаа. Okay, I'm Raymond from the admission departments. Okay, let's take a
quick glance at the SOP of the admission process. За ерөнхийдөө элсэж орох Hua International School-д элсэж орох процесс бол их товч тодорхой. Одоо хамгийн түрүүнд бол элсэж орох хүсэлтэй болон шаардлагатай бусад материалуудыг бол явуулах ёстой. Тэгээд нэг удаагийн бүртгэлийн хураамж энэ нь бол нөгөө хүүхэд орсон ороогүйгээс үл хамааран энэ бол сургуульд заавал төлөх ёстой, буцааж олгогдохгүй ийм төлбөр байдаг. Нэг удаагийн одоо зүгээр эсэлтийн хураамж гэсэн үгтэй. Тэгээд мөн төвшин тогтоох шалгалтын төлбөр уг нь төлдөг. Гэхдээ яг одоогоор бол энэ төвшин тогтоох шалгалтыг бол төлбөрөөс нь чөлөөлсөн байгаа юм байна. За тэгээд энэ материалуудыг явуулсны дараа төвшин тогтоох шалгалтаа бол цагийн хуваараар тохирж аваад шалгалтыг онлайнаар цахимаар одоо бөглөөд явуулах тест өгдөг. Тэрний дараагаар хүүхдтэйгээ яг ингээд бид нарын одоо ингээд Microsoft Teams-ээр ярьж байгаа шиг ярилцаад багш нар нь ярьцлага авдаг. Тэгээд хүүхд маань тэнцэх юм бол нэмэлт материалуудыг шаарддаг. Тэгээд нэмэлт материалуудыг шаардахаасаа өмнө одоо хүүхдийг бол авахар сургуультай элсэн орохыг зөвшөөрсөн цахиа цаанаас бол урилга ирүүлдэг те. Тэгээд урилгаа хүлээж авснаас хойш бол одоо 7 хоногийн дотор сургалтын төлбөрийн эхний хэсгийг нь төлөх шаардлагатай байдаг. Тэгээд түүний араас бол визний хүүхдийн тийчээ Сингапур сурахтай холбоотой виз зөвшөөрлийн материал юмнууд ирдэг. Тэгээд тэрийг аваад хүүхдийнхаа сургах тэр зөвшөөрөл визийг нь бол энэ юуны цагаачлалын аль бинтерт өгөөд явдаг юм байгаа. Гэхдээ энэ дээр нь бол ерөнхийдөө одоо бид нар ч гэсэндээ харж байгаа. Яг одоо манай Raymond ч юм уу энэ менежер маань бол бүх шатанд нь туслаад одоо тэгээрээ одоо ингээрээ за одоо тэр юу л өөхөд тийм төлбөр гарна тэрийг нь та нар шууд төлж болно гэдэг ч юм уу те ингээд зааварчлаад зөвлөө явчихдгийг. Тэгээ бидний хувьд бол educate-ийн хувьд энэ бүх ажил дээр нь бол бас тодорхой хэмжээгээр төлөөлөгчийн хувьд бол тусалж дэмжиж шаардлагатай байдлаар холбоо зуршлаад өгөх бас боломжтой. Эсвэл шууд одоо Raymond-тай харьцаад та бүхэн маань энэ процессыг бол дамжих боломжтой байгаа. For the previous one. Okay. За түрүүн хэлсэн нэг удаагийн бүртгэлийн хураамж нь бол 800 Сингапур доллар байна. Тэгээд төвшин тогтоох шалгалт нь бол одоогоор төлбөрөөс чөлөөлөгдсөн байна. За тэгээд энэ процессыг даваад яг хүүхэд маань сургуульд орохоор болох юм бол тэр 2350 доллар болвол тэгээд сургуульд элсэн орсны хураамж болоод явах нэ. Okay, next one. Энд болохоор яг сургалтын төлбөр харагдаж байна те. Сургалтын төлбөр ангиар арай өөр байна. За хэрвээ нэг семестрийн жишээлх юм бол гээд үзвэл 2 дахь игнэнд харагдаж байна те. Annual буюу бүтэн жилийн төлбөр нь гээд харагдаж байна. Тэгээд Сингапур болохоор ингэдэм юм байлээ. Одоо нөгөө нэг энэ сургалтын төлбөрийг одоо юу гэдгийг төлбөрийг нь аваад энэ сургууль гэрээнийхээ дагуу одоо чанартай үйлчлэгээ үзүүлэх тэр одоо үйлчлэгийг бол даатгуулсан байт юм билээ. Тэгэхээр энэ даатгалын төлбөр гээд одоо ямар нэгэн байдлаар эхний семестрийн төлбөрийг нь төлчдөг. Тэгээ одоо ямар нэгэн байдлаар мэдгүй сургуультайгаа холбоотой асуудал ч юм уу ингээд юм үүслэе гэж бодоход энэ даатгалын нөхцлөөсөө хамаарат бас ингээд янз бүрийн асуудлыг бол төвшүүлэх боломж байдгийн байна гэж харсан. Тэгэхээр энийг нь бол хуулиар нь угаасаа шаарддаг юм байлээ. Одоо ингээд төлбөр төлсөн хүмүүсийн энэ төлбөрийг нь хамгаалах гэх юм уу да тийм энэ одоо үзүүлнэ гэсэн үйлчлэгээгээ яг цаг хугацаанд нь үзүүлж байгаа мó энэ гэдгийг нь бол алхажуулах үүднээс цаанаас нь өгсөн юм даатгалын төлбөр байт юм байлээ. За тэгээд одоо MYP хэдүүлээ харах юм бол 7-8 дугаар ангид болвол жилийн төлбөр нь 28800 доллар, 9 дугаар анги 33800, тэгээд DP-д ороод ирэхлээр 11-12 дугаар анги 38800 тий анги твшиг тусам төлбөр бол нэмэгдэж байна. Тэгээд энэ нь бол мэдээж хэрэг семестртэй ингээд нэг семестрээр нь хуваагаад төлөх боломжтой юм байгаа. Okay, next slide.
За тэгээд тодорхой хэмжээгээр зарим сурталцах хүүхдүүд маань одоо хэлний ч юм уу бэлтгэлтэй илүү академик түвшинд бол англилээ давтж байгаа, сайжруулж байгаад орё. Эсвэл хятад хэлээ бас одоо бусад хичээлийнхаа хажуугаар нэмэлтээр давтлага авч сурья гэх юм болвол ямар төлбөр төлөх вэ гэдгийг харагдаж байна. This language support programs, what's the duration? Is it for the whole year? Per semester. Per semester. Энэ төлбөр харагдаж байгаа нь болохоор нэг улирлын төлбөр юм байна. За тэгээд 7-аас 12 дахь ангийн хүүхдүүд хэрвээ өөр нэмэлт одоо юу гэдгийг англи хэл дээр үзэж байгаа энэ математик, шинжилгээ ухааны хичээлүүдэд юм уу, TOEFL ч юм уу те IELTS-ийн шалгалтанд бэлтгэх гэх мэтчлэнгийн нэмэлт одоо дэмжлэг хичээл авахар болох юм бол бас ийм төлбөрөөр төлдөг байх нэ. Тэр 6550 харагдаж байна те. Бусад тэр хэлний бэлтгэлүүд дэмжлэг нэмэлт хичээлийн хувьд болохоор нэг семестрийн 3330 сингапур доллар ах нэ. Яг одоогоор бол бас сургуулийн зүгээс яг дараа намрын те энэ намрын эсэлтэн дээр шин сурагчтай элсүүлж оруулахдаа тэтгэлэг зарласан байгаа байна. Тэгээд хүүхдүүд маань шалгалтандаа өндөр оноо авах юм уу одоогийн суралцж байгаа сургуультай бол маш өндөр академик болон бусад талаараа сайн суралцж байгаа, сайн үзэлт үзүүлсэн байх юм бол тодорхой шалгуурыг хангаж байвал 5,000 Сингапур долларын тэтгэлэг буюу өөрсдийнх нь төлөх ёстой төлбөрөөс 5,000 Сингапур доллар хөнгөлөх боломжтой бас байгаа юм байна. Okay? Okay, that's all. Okay, thank you. За одоо бүтэн оролцсон хүмүүс маань мэдээлүүдээ авсан гэж ойлгож байна. Тэгээд та хэдд маань асууж тодруулах зүйл байгаа болов? Байвал шууд микээ нээгээд англиар ч асууж болно, монголоор ч асууж болно. Асуух уу? Сайн байна уу? Сайн байна уу? Намайг Арунжаа гэдэг. Манай хүүхд маань одоо 8 дугаар ангид төгснө. Эргэжил 9 дугаар ангид орох юм. Тэгэхээр бид нэр сургуулийн ерөнхийдөө нэг сонирхолтой судалгаа хийж байгаа. Тэр хүрээнд таны мэдээллийг олж хараад бид нар хүртгүүлсэн. Тэгээд одоо хүүхд маань 9 дугаар ангид ороход бол тэнд очиж бол одоо дунд ангид бол орох юм байна гэж би ерөнхийдөө ойлголт авлаа л да. Тэгээд тухайн хүүхд маань нөгөө нэг төлбөрийн мэдээлэл болон урьдчилж өгөх шаардлага эдрийг бол бүгдийг одоо танаад ингээд дамжуулах ч юм уу тийм ингээд бүртгүүлээд явчих боломжтой юм байна. Харин энэ дэх маань Монголд байгаа нэг сургууль гэдэг хүн ярьчих шиг боллоо. Тэгэхээр ямар сургууль гэдэг юм болов? Монголд байгаа сургууль гэж яриаггүй дээ. Тэр нөгөө нэг зүгээр жишээ аваад исэн байхгүй. Манай Монгол нөгөө нэг ICU гэдэг яг одоо юу гэдгийг тэр сургуулийг би жишээ олгож тэдний энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэж байгаа. Энэ хуваагийн салбар бол байхгүй. За ойлголоо. Тийм тэгэхэд би технологид ямар ч гэсэн хүүхдүүдэд нэг шалгуулах бүртгүүлэх процессыг нас хийх хэрэгтэй юм байна. Тэгээ магадгүй манай хүүхд маань нэг хэлний одоо төвшин хэрвээ хангахгүй бол энэ 9 дугаар ангид Монгол сургаад нэг хэлнийхэн бэлтгэлийг сайжруулахад тэнд очихоор дараагийн нэг ахлах шууд 10 дугаар ангид нь эсвэл тэнд зэрэгцээд ингээд хэлнийхэн мэдлэгийг сайжруулад ингээд зохих тушныхаа ангид ингээд сураад явд юм болов. Okay, за би асуугаах. So Miss Arunjaya, her child is currently studying in grade 8 and хүүхэд нь эрэгтэй илүү эмэгтэй илүү? Эмэгтэй. And she will be starting grade 9 from August, right? So they are actually now looking at options to switch her school, and Hua International School is one of the options for them now. And she now understood from our presentations that she can actually get back to me and, you know, have the placement test and other enrollment process support from us. So that's what she understood. But she's also wondering, you know, after having the placement test, if her child's daughter's English is not good enough, will she have to
prepare, will she have to improve her English in Mongolia in grade 9 and then consider joining Hua from grade 10, or while she is studying in grade 9 in Hua, she can have the opportunity to improve her English? Mr. Center, will you want to address these things, or should I address on your behalf? Either is okay. So I can speak from observing other students. So a student in grade 8 who wants to join grade 9, after having done all the placement tests, we will evaluate both her English ability and the maths ability. So there will be a clear evaluation whether the student can meet the standards of the grade to which the student is applying. So for either of this, if there's a basic standard that is sufficient for the student to study, but even if the student is weak, we recommend what is known as intensive programs, where at the early stage, they will be given extra help so that they can catch up in English or maths. So that helps. But if the student is like really behind, very far behind, sometimes we recommend that they start one grade earlier, giving them a bit more time to adapt to both the language difference, learning English better, and to adapt to an English medium learning situation. So these are the two scenarios. So typically based on the placement test outcomes, we can advise more reliably on what is suitable for that student. За манай нөгөө энэ дунд ахлах ангийн хөтөлбөрийн зохицуулагч маань ерөнхийдөө гадаад сурагчид те одоо сургуулийн нэр суралцсан хүүхдүүдийг харж байхад эхлээд нөгөө түрүүний төвшин давтах шалгалтаа өгөөд тэрнийхээ үр дүнгээс хамаарат хүүхд маань бага зэргийн хоцрогдолтой байх юм бол сургуульдаа орчоод эхнийхээ одоо нэг семестртээ давхар давтлага аваад бусад суралцагчдыгаа гүйцэж авах дээр нь багш нар нь болохоор нэмэлтээр ажиллаад өгчдгөө. Хэрвээ нэлээд хоцрогдолтой байх юм бол зарим тохиолдолд яадаг вэ гэхлээр одоо жишээлх юм бол 8 дугаар ангийн 4-р ангид шууд Сингапурт орохгүйгээр ахаад 8 дугаар ангид ороод тэгээд 1 жилийн хугацаанд болохоор яг одоо Сингапурын сурж байгаа хүүхдүүдтэйгээ ижил төвшөнд очно гэж зориод тэгээд одоо 1 жил яа гэсэн үгтэй 1 жил ухарч ахиж 1 жил сурчаад дараагийн ангитаа ордог. Тийм юунууд байгаа. Манад бол туршлагууд байгаа. Тэгэхээр хүүхдийнхаа нөгөө төвшин тогтоох шалгалтын үр дүнгээс хамаарат яг хүүхдэд зориулсан байдлаар бид нар зөвлөгөө өгөх зүйтэй байна гэж байна. Can I add on something? Besides the support, as what Mr. Center has mentioned, during the school times, if the student has not shown improvements in or having some problems in these languages, the teacher will also give them a free remedial lessons to support them or to help them. Тэгээд түрүүний нөгөө төвшин тогтоох шалгалт англи хэл нэмэх нь математикаар авдаг гэсэн шүү дээ. Тэгээд математик нь болохоор мэдээж тест англиар өгнө. Тэгээд түрүүний хэлсэнчлэн шинээр орсон хүүхдүүд маань ер нь хүүхдүүд маань хоцрогдолтой байгаа дэвэл тодорхой нөхцлүүдэд бол багш нар нь яг өөрсдөө хүлээж авсан үүргийнхаа дагуу нэмэлт төлбөргүйгээр хүүхдүүдтэйгээ бас дэмжиж ажилладаг гэж байна. And I will advise the students to come in as early as possible, like grade 9, as what Mr. Center has mentioned. Through the ATL, that means the approach to learning, the student will improve in terms of not only languages and also other mainstream subjects, so that when they actually get into the grade 10, they are well prepared to do a project which they can actually display during the the graduation days or during the exhibition day. Тэгээд аль болох хүүхдүүдээ бас үнэхээр одоо юу гэдгийг олон улсын сургуулиар олон улсын хөтөлбөрөөр явуулъя гэж зориул эртхийн эхэлчих тусам хүүхдүүд маань илүү тасаад ганцхан англи хэл гэхгүйгээр бусадтай ерөнхий мэдлэгийн түвшин ч гэсэндээ одоо олон улсын түвшин гэх юм уу унлагдээд хүрээд явахт нь бол их төхөмтэй байдаг.
гэсэн хариулт өгж байна. За тэгээд би бас нэмээд хугацаан дээр асуучих. So maybe in terms of timelines, you know, when is the application deadline, etc., etc. In terms of time frame, can you give more ideas, Raymond? Okay, the whole process is what I have mentioned. It should be quite easy for a MYP or a DP students to apply because, for example, the time frame might take about 3 weeks to a month from the time that you register to the time that you are accepted. Is there any application deadline pursued, or it's ongoing until when? July, June? It's ongoing. It's ongoing. But because we are having a 2 semester things and it's ongoing. But until when? Which month? Usually it is not advisable to come, 1 month before the school finish. So that, if you come 1 month before the school finish, I would rather advise them to take up the short terms at that times so that they will not miss the transition things. Yeah, so that's when? June? 1 month before school, or if May? If you're talking about the first semester, it will be around December. If you're talking about the second semester, it will be at June. За тэгээд би болохоор нөгөө нэг сургуульд элсэх хүсэлт өгөх одоо цаад хугацаанд хязгаар байгаа вэ гэж асуусан. Тэгээд 9 дугаар сараас эхлэх семестрт орохоор болвол сүүлийн хугацаанд 6 сар гэхэд өгсөн байх ёстой. Тэгээд ер нь 3-7 хоногийн хугацаанд болвол хариу нь гараад хүүхэд маань сургуультай ясаж ороход бэлэн үү, цаанаасаа нэг урилга авахаар уу энэ төр гэдэг хариунд гарчдаг. Хэрэв өвлийн семестрт орохоор бол 12 сарда багтаад 12 сарын айл болох ихээр материалаа өгсөн байх ёстой гэж юм. Тэгэхээр ганцхан 9 сар гэхгүй бас 12 сар ч гэсэн багтаад өвлийн семестрээс ч бас явж болох юм байна. Ер нь бол Okay. Can you баярлалаа. Can you elaborate a bit more on the scholarship part? What kind of requirements you have? As what I mentioned earlier, 2 types of options that we are giving out the scholarships. During the entrance test, if you have performed during the entrance test, have to be evaluated by our the coordinators and the principals. You will be awarded that means you will have a $5,000 Sing dollars rebate from the tuition fees. This is one of the criteria. The second one is if you are actually performing well in the current school that you are going to. After the evaluations from the committee also, you are also given this $5,000 rebate from the tuition fees. How do you define performing well? Is it, I don't know, what kind of measurements you use? All these measurements have to be evaluated by our committee members. Okay. Okay. Mr. Senthil, for example, you said in the MYP program, your evaluations are different here. For example, it's like ABCD, yeah, or in some schools, X percentage after of 100%, something like that. So in terms of performing well, how should I, for example, explain it to folks here? Right. I think we have teachers who have worked in different boards and context, right? So we will definitely take into the context from which the student is coming. So for example, if it's IGCSE, it will be a number grade out of 100 and so on. So we will have some reference point on the global performance, what that grade in that country means and so on. So we will be able to fairly evaluate what is good performance and so on.
За энэ 5,000 долларын тэтгэлэг гэдэг бол айгуу гоё боломж л байгаа юм байна. Манай хүүхдийг орж яхад бол ийм мэдээлэл, ийм боломж байгаагүй жишээ нь бодлоо. Тэгэхээр одоо жишээлх юм бол элсэж орохоор хүүхдүүдэд явуулахаар сонирхож байгаа хүмүүст бол тий хүүхд нь яг сурлагын дүн нь өндөр, эсвэл бол ямар нэгэн байдлаар сайн амжилт үзүүлсэн байдаг шүү дээ. Уралдаан тэмцээнүүд ч юм уу, эсвэл бол өөр нөгөө хичээлээс гадуурх хөтөлбөр дээр амжилт үзүүлсэн ч юм уу, иймэрхүү үзүүлэлтүүдийг бас энэ шалгаруулалтын комиссийн багш нар бол харгалж үзэх юм байна. Энэ тэтгэлгийг олох уугүй юу гэдэг дээр нөгөө талаасаа олохлоор яг энэ Hoa International сургуулийн багш нартай одоо төвшин тогтоох шалгалт өгөөд те ярилцлага энэ төр хийж яхад багш нар болохоор энэ хүүхдэд их потенциал байна, энэ хүүхдийг тэтгэлэг өгөөд авъя гэдэг ч юм уу шийдвэрийг бас гарах боломжтой юм байна. Энэ бол бас айгүй сайхан боломж гарч ирж байгаа юм байна гэж би бас харж байна. Окей, за өөр асуулт тодруулга байгаа болов уу? Үгүй бол бид нар энэ удаагийнхаа мэдээллийн вебинарыг өндөрлөхөд цагийн хувьд бол болсон байна.